конференц рум системтэй интеграшн хийх юм бол маш олон сервер систем янз бүрийн юм авчтай болдог. Гэтэл энэ дээр бол ерөөсөө тийм юм шаардлага байхгүй. Тухайн камер өөрөө энэ клауд системтэйгээ автоматар холбогдох боломжтой учраас хэрвээ та тухайн камерын одоо энэ янз бүрийн өөрсдөө одоо байгаа энэ ажлын байрны байгууллагын өрөөнүүдтэй зөвлөсөн байх юм бол энэ систем ч өөрөө клаудаар IP video talk гэдэг системээр холбогдоод өөрөөс нь ID нэр аваад одоо тэргээр чинь бусад хэрэглэгчид таныг олоод одоо даатгаж яаж ч юм уу холбогдох боломжтой. За мэдээж энэ зах зээл дээр энэ өөрөө IP video talk гэдэг үйлчлэгээ өөрөө цог анхаарал биш мэдээж түрүүний ярьсантэй өөрчлөлтөө бүх салбарт бүх хэсэгт байгаа. Яг тэрнтэй адилхан одоо IP video talk өөрчлөлтөө шиг ижил төрлийн үйлчлэгээр байна л да. Одоо Cisco-гийн WebEx, одоо Zoom ч гэх юм уу, Cisco-гийн GoToMeeting гэдэг энэ үйлчлэгээр байгаа. Гэхдээ миний түрүү ярьсан одоо эднээс юугаар авах талтай юм бэ? IP video talk. Энэ ерөөсөө интеграшн хийх боломж нь маш их байна сая. Ерөнхийдөө тухайн камер нахад өөр нэмэлт одоо сервер ч юм уу янз бүрийн тийм бусад системүүд авах ямар шаардлагагүй юм маань өөрөө Amazon дээр байгаа cloud үйлчлэгээр шууд холбогдох учраас нэмэлт тийм өөр юм уу баваад авах боломжууд ерөөсөө шаардлагагүй байгаа. Тэгээд маань яг бусад үйлчлэгээр харьцуулах юм бол яг ажил одоо жишээлбэл та өнөөдөр энэ ойролцоогоор цаана 30-40 зүйлс байгаа тийм. Тэгхийн бол та одоо жишээ нь хурц хийлээ ажилтнуудад зөвлөлөө хийж байгаа бол энэ cloud үйлчлэгээр та жишээлбэл максимум 100 зөвлөлөө өөрөө одоо бодлогын өгөөд суужгаад тэдэртэй ярилцаад санал бодлоо солилцоод орон байрлаж ажлын явуулах одоо бүрэн боломж байх нэ тийм. Тэгэхээр энэгээр одоо түрүүний хэлсэн дөрвөн бэйс хэмээг бол одоо шинэ центр, тренинг центр, support центр, meeting центр гэдэг юмнуудыг бүгдийг нэг боломжийг одоо бүрдүүлж байна гэж үзэж байгаа. За тэгвэл мэдээж одоо энэ бүтээл үйлчлэл чинь аваад юм байдаг өөрчлөлттэй байдаг тийм. Cisco ч юм уу ингээд шийдэл гаргахаар бол маш тийм ярилтай маш төвхтэй ямар үйлчлэлтэй байгууллагууд ямар зардалтай болох тодорхойгүй. Энэ дээр ерөөсөө маш амархан. За энэ видео IP video talk гэдэг энэ конференц үйлчлэгийг ашиглахад надад манай компаниас ч юм уу ямар зардал юм бэ? Энэ ерөөсөө та тухайн одоо жишээ нь камерын системийг ч юм уу тухайн юм авлаа гэж авсан байлаа гэж бодоход жишээ сарда $15 төлөх хангалттай. Нэмэлт одоо жишээлбэл янз бүрийн одоо зардалтай. Дахиж нэмэлт одоо энэ функцийн авах тань ийм зардалтай, энэ чиглэлд ийм зардалтай гэдэг бол ерөөсөө байхгүй. Энэ дээр бүх юмнууд жишээ нь орсон гэсэн үг. За мэдээж одоо юунаас хамаарат энэ оролцогч байгаа тооноос хамаарат ингээд цаадаа төлөх юмнууд нь дараа өөр байгаа. За энэ бол гэхдээ конкрет руу буюу хурлын өрөөдөө нэгтгэх тэр төлбөрийнх нь одоо жишээ нь систем харагдаж байна. За мэдээж хэрэглэгч хоорондоо хурлын өрөө биш зөвхөн ингээд компьютер хоорондоо ч юм уу гар утас хоорондоо холбогдох хэрэглэгчдүүд тэр нь бол одоо сарын 1-2 доллар ч байгаа. Тэр веб конференц болоод арай өөр юм шиг одоо явж байна. Энэ корпоратив системээр ярьж байгаа учраас хурлын өрөө одоо жишээ cloud үйлчлэгээр нэгтгэхээр арай юм байна. За тэгээ хурлын өрөөдөө жишээ нь одоо энэ cloud үйлчлэгээ яаж нэгтгэх юм бэ? Тийм бол заавал хурлын өрөө гэж нь одоо жишээлбэл бүхэл ингээд харуулах нэг тийм камерын систем юм бол байх ёстой. За тэрний одоо гол төлөөлөл болсон бүтээгдэхүүн бол одоо GVC 3800 гэдэг видео конференц систем байна. За энэ харж байгаа IP video talk гэдэг энэ үйлчлэгээний host device гэдэг яг хэрэглэгчдээр байрлах төхөөрөмж нь энэ болж байна гэсэн. Энэ маань өөрөө маш олон боломжуудтай хэрэглэх гараар стримийн ерөөсөө хамгийн давуу тал нь ease of use буюу хэрэглэхэд хамгийн хялбар бусад системүүдтэй хамгийн сайн холбож ажиллах боломжтой гэдэг. Энэ давуу тал мөн энэ бүтээгдэхүүнүүдээр шийдсэн байна. За энэ бүтээгдэхүүн нь өөрөө дотроо хоёр төрлийн бүтээгдэхүүн байгаа. GVC 3200, 3202 гэж. За энэ маань өөрөө боломжуудаас хамааран өөр байгаа. Жишээлбэл энэ дээр нэг нь болохоор 12 X2 гэж яг нөгөө нь X2 гэх юм уу. Тэгээд ялангуяа жоохон зүйлүүдтэй ялгаатай бүтээгдэхүүн байгаа. За хурлын системийг одоо энэ системийг IP video talk-ыг ашиглаад яаж хийх юм бэ? Энэ бол мэдээж тохиолдол яг тэр амар хэцүү байх гэж бид жишээ нь ойлгодог. Энэ дээр ерөөсөө компьютерийн ямар компьютер байх ч нэрээс хамаагүй PC ч вэ нүү, Mac ч вэ нүү бүх юм дээрээсээ ерөөсөө хэрэглэж one click буюу ганцхан товч дараа л ерөөсөө орно. Яаж орох юм бэ гэхээр
тухайн одоо хурлынхаа одоо дугаарыг үүсгэсэн байлээ гэдэг тэр дугаарыг хийгээд хэрэглэгч өөрөө тэр нэр нэр одоо мэйл оруулаад join гэх жишээ доош байдлаар одоо жишээ нь гадаадд би жишээ нь явж ирлээ гэж бодъё. Би энэ дугаараа оруулаад ихэд манай энэ хурлын өрөөрөө жишээ нь би шууд холбогдоод одоо нэгтгэхийн өглөөний хоолыг одоо менежмент хийгээд багтдаг жишээ хийх боломжтой байна гэж байна. Тэгэхээр хэрэглээ талдаа бол ямар нэгэн тийм даваа байгаагүй дата өндөр яг зурглыг харж ингээд бүх одоо хурлын системээр олон тийм хурлын өрөөд байгаагүй жишээ байгаа юм дэр хурлын өрөө болгоно нэг юм систем байшуулаад эдгээр таавар хоорондоо холбогдоод ингээд явах боломжтой байгаа. За дөрөвсний үед мэдээж одоо угсаа бүхэн HD технологиор шилжсэн одоо Full HD гэдэг технологи байгаа. Одоо энэ 106 7 сар гэхэд одоо 4K HD тийм 4K хэлбэртэй процесс систем одоо нэгдүүлдэг. Яаж байгаа хурлаа одоо жишээлбэл бидний хурцыг ч юм уу уулзалтыг ерөнхий нэг планаа гаргахтаа одоо жишээ нь 7 хоног болгон автагддаг уулзалт жишээ багтдаг schedule хийгээд тавьсан байгаа. Хамгийн оролцоо байхгүйгээр одоо та жишээлбэл нэгтгэхийн өглөө болгон тань сануулсан мессеж ирэл тэр сануулсан мессежнийхээ одоо линкэн дээр та дарахад хурд руу одоо цаг нэмээд авчихгүйгээр орч гэдэг юм. Тэгээд митингээр майндэр одоо тухайн митингээ план schedule хийх бичлэгийг боломжтой бүгдээр агуулсан байгаа. За түрүүлжсэндээ screen sharing гэдэг одоо жишээ нь салбар нэгдүүл хоорондоо уулзах хоорондоо одоо нэгтэй шийдэх тэгээд мэдээлэл хоорондоо одоо шийдэх боломжийг энэ дээр бас бүрэн боломжтой байгаа. За гар утас ч юм уу компьютерийн хэрэглэгч. Заавал энэ хурлын систем хурлын өрөө биш. Магадгүй би компьютер дээрээ сууж байгаа өөр нэг салбарт байгаа ажилтнаа компьютерийн хооронд одоо шинэ хурлыг яг хийх бас боломжтой. Энэ маань өөрөө веб конференц буюу одоо браузераар хийгээл одоо тухайн системийг ажиллуулах одоо жишээ линк дээр дараад браузераар дамжуулж ороход ямар нэг нэмэлт одоо жишээ нь програм суулгах ямар ч шаардлагагүй байгаа. Энэ веб RTC гэдэг энэ технологи браузер дээр дэмжлэг браузер дээр ажиллаад ерөөсөө явчихдаг байгаа. Тэгэхээр нэмэлт програм ерөөсөө шаардлагагүй байгаа. За мэдээж одоо гар утасгүй гэж одоо байх болчихгүй. Android үйлстэй, Apple iOS үйлстэй гэвэл бүгдээр ийм програм юмнууд байгаа. Тэгээд гар утаснаас ч гэсэн тусдаа холбогдоод боловсруулах нэг боломжууд байгаа. За яг энэ нэг жишээ одоо хэрэглэгчийн кейс авъя. За энэ ачид их гэдэг компани мэдээ Монголын топ компани одоо сүүлийн жилээр одоо байна. Топ тусгаад одоо 16 он байрлал топ төвөө нэмэр 10 гэж явж байгаа. Монгол топ компани байгаа. Тэгээд эдний компани ямар асуудалтай боловч хийсэн гэхээр одоо төв офиснууд жишээ нь яг Улаанбаатар хотод байдаг. Эрдэнэт хотод одоо яг салбар үйлдвэр байдаг. За энэ хоорондоо батлал уулзалт хурлааны тусгал байгуулах маш төвөгтэй. Дандаа захирлууд ч юм уу тэр үйлдвэрийн ажилчид нөгөө төв офис руугаа point уулзалт заавал ирж очдог. За эсвэл төвөөс нь захирлууд нь байнга шалгаж байна гэдэг очдог. Тэндээ уулзалтууд байдаг ч юм уу. Ийм асуудлуудтай байдаг байсан байгаа. За тэднийг ямар арга хэмжээгээр чиглүүлсэн бэ? Grand Stream-ийн GC conferencing системийг аваад ашигласан байгаа. За ингэснээр гарсан үр дүнс мэдээж нөгөө тасалтаас ингээд байнга хийх төвөгтэй байдаг гэсэн тэр хурал уулзалт юм байна. Хормол зохион байгуулалт гэсэн байгаа. Ингээд хурал уулзалт зохион байгуулалтад ирэхэд мэдээж тухайн байгууллагын бизнесийн процессорнууд нь илүү хуралтай ихэвчлэн болж ирсэн байна. За ингээд ихэвчлэн болоод ирснээс гадна бас дээр цаг хугацаа бусад нөгөө хүчин зүйлүүдээс хамаарсан тийм асуудлууд ерөөсөө гарахаа болоод баг хамтлагаараа ерөөсөө хаан чамаагүй хизээ чамаагүй хурал уулзалтуудад зохион байгуулалт авчдаг гэсэн байна. За ингээд ирэхээр нөгөө төвлөлтийн зардал наашаа ирж очих яв гэдэг ч юм уу нөгөө байгууллагын хамгийн их нөгөө захирлуудын толгой өгдөг зардал маань ерөөсөө эрс багасаад ирсэн байна. Зардал хэмжээ гэдэг маань тухайн байгууллага бол маш том давуу тал бий болно. За ингэснээр зардлаа хэмжээд ирэхээр тухайн байгууллага зардлаа хөдөлгөж чадчих, орлогоо таарсан зардлага өөрсдөө гаргаж чадчих болоод ирэхээр компанийн өөрсдөө чадвар хамгийн сайжраж ирж байна. За магадгүй энэ үндсэн дээр эдгээр байгууллага топ байгаа гэртээ яваад байгаа шалтгаануудын жижигхэн нэг хэсэг нь байхыг үүсгэж байгаа. За баярлалаа.